Үзэгч та бүхний өнөөдрийн амгалан айлтгая. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээр та бүхэндээ Улаанбаатар хотын нэрийн тухай сонирхолтой бэлтгэлээ. Улаанбаатар хот маань сүүлийн нэрээ аваад 100 жилч болоогүй. Улсын нийслэл болоод ердөө 105 жил болж байгаа залуу хот. Гэхдээ хэм бүхний мэдих түүхээр 1639 онд Ширээд цагаан нуурт өндөр гэгэнийг залж орд өргөө боссноор Улаанбаатар хот байгуулагджээ гэж үздэг. Гэвч хот гэдэг нүүгээд явдаг байж болох уу? Эсвэл манайхан хотоо урт настай болгох гэж ингэж түүхийн цоцхон зайлж биз. 1778 он хүртэл олон газар нүүдлэж югаад одоогийн байрлалдаа тогтжээ. Энэ хөндийд халахын зүүн 2 аймгаас алба татсан адуун сүргийг хурааж адуулдаг байсан гэж зарим судлаач хэлдэг. Шашин худалдааны төв байснаа 1911 оноос улсын нийслэл болж 20 дугаар зуунд барилгажиж орчин үеийн дүр төрхөн олж улсын соёл урлаг, шинжлэх ухаан, аж үйлс дүрийн томоохон төв болон өөрчлөгдсөн билээ. 21 дугаар зуунд санхүү, худалдаа, бизнесийн төв болж мегаполис хотуудын жагсаалтанд орж их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар Монгол улсын төр, эдийн засаг, эрдэм боловсролын төв юм. Улаанбаатар хот түүхэндээ хэдэн нэрийг үзсэн байна. 1639 оноос өргөө, 1651 оноос номын хүрээ, 1706 оноос их хүрээ, 1912 оноос нийслэл хүрээ хэмээжээ. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулад аливаа улсын хаан сууж байгаа газрыг нийслэл хэмээн нэрийдэх ёсон буй тул ийхүү нэрийдсэн гэж албан бичигт тэмдэглэжээ. Дэлхийн 1-р дайн ба олон эзэнт гүрнийг мөхөөсөн хувьсгалуудтай зэрэгцэн буддизмын майн таринд мансуурсан Монголд цаг төр үемж, засаг төр солигдсон 1-10 өнгөрч Богд хаан таалал төгсөв. Монгол улс бүгд найрамдах засаглалыг сонгон орчин үеийн үндэсний төр улс болохыг эрмэлзэж нийслэл хотоо Улаанбаатар гэв. Европ хэлэнд Орос дуудлагаар дамжсан аялгаар ураг гэж нэрлэж байсан бол коммунизмын жилүүдэд мөн л Орос дуудлагаар Улаанбаатар гэж нэрлэж байв. Одоо барууны хэвлэл мэдээлэл зөв дуудлага буюу Улаанбаатар гэсэн нэрээр нэрлэж байна. Улаанбаатар гэдэг энэ нэр анх удаа Монгол улсын анх дахь үндсэн хуулийн хамгийн сүүлчийн 50 дугаар заалтанд орсон байдаг юм а. Тэр заалтыг та бүхэнд уншиж өгье. 50 дугаар зүйлд тус улсын их баг хурлыг Улаанбаатар хотод хуралдуулан байвал зохино гэсэн байдаг. 1924 онд хуралдсан улсын анх дугаар их хурлаар нийслэл хүрээний нэрийг өөрчлөх асуудал хэлэлцсэн юм. 1924 оны 6 дугаар сарын 7-нд Монгол Ардын намын төв хорооны 3 дугаар бүгд хурал бүгд найрамдах улсын засаг явуулахын зүйтэй гэсэн шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийг засгийн газрын хуралдаан Монгол Ардын хувьсгал намын 3 дугаарыг хурлаас дэмжиж бүгд найрамдах засгийг ерөнхийлөгчгүйгээр байгуулах олноо өргөгдсөн оны цолыг халж Монгол улсын гэж нэрийдэхэр болсон юм. 1924 оны 100 улсын анх дугаар их хурлын төлөөлөгч сонгох ажил Монгол улс даяар явагдаж нийт 90 төлөөлөгч сонгожээ. 1924 оны 11-р сарын 8-нд улсын анх дугаар их хурал намын төв хорооны байранд эхэлжээ. Халах 4 аймаг, нийслэл хүрээ, ардын цэрэг, их шав, бүрээд хошуу, ховдын тариачин хошуу Дариганга, Алтай, хөвсгөлийн урeenхаа нараар сонгогдсон 90 төлөөлөгчдөөс 77 нь хүрэлцэн ирсэн байна. Тэдний дунд тайж язгууртан 6, лам 9 байсан ба бусд нь энгийн ард байжээ. Хуралд гадаадаас зөвлөлт холбоот улсын элчин сайд Юдин, Коминтерний төлөөлөгч Рисколов, Бүрээд Монголын ерөнхий сайд Ирбанов болон Төвд, Барга, Казакийн төлөөлөгчид зочноор оролцсон байна. Шинэ тулгар улс байгуулж байгаа хүмүүсийн улс төр нийгмийн идэх гаргуун байж монголчууд бэлгэдлэх дуртай хүмүүсийг хэлэхүү их маргаан болсон байдаг. Хуралд үндсэн хууль болон бусад асуудлаар 200 гаруй асуулт тавьж хариулт авснаас гадна давхарцсан тоогоор 250 хүн санал шүүмжлэл гаргаж үг хэлжээ. Улсын нийслэлийн нэрийн талаар олон хүн санал гаргасны дотор Коминтерний төлөөлөгч Рисколов, Васильев нар монголчууд олон баатартай, тэр нь улааны баатрууд болох ёстой. Иймд Улаанбаатар гэдэг нэр өгье гэсэн санал гаргасан байдаг. Гаргасан саналууд дотор Баатар бангийн хошууны мэрийн Дамдын сүрэн, Монголын Бээжин, Богдхан уулын аймгийн Бавуу, Ар Бээжин гэвэл зохилтой гэсэн санал их онцгой байсан нь одоо ч хошин ярианд яригддаг. Тухайн энэ хоёр хүн харин ч бусдыгаа бодоход Бээжин хүрэл тэнчгсэн хамаагүй илүү юм үзсэн нөхдүүд байж. Үдсэн ганц Бээжин нь тэдэнд үлгэрийн юм шиг санагдах нь мэдээж хэрэг.
Ийм болохоор шин тутам байгуулсан улсынхаа нийслэлийг Монголын Бээжин, Ар Бээжин гэж нэрлэх санал гаргажээ. Бээжин шиг болгоё. Бээжинг гүйцэж хөгжиж гэсэн тэдний чин хүсэл эндээс илт харагдаж байна. Нөгөө талаас Манжаас нэгэн цагт зэрэг тусгаарлсан Хятад луга мөчөөрхөн улсаа адил зэрэгт үзсэн бас нэгэн ухаан харагддаг. Бусдад ч нэг их дургүй цаггүй мэт байдаг. Яагад гэвэл тэд 21-р зууны бид нар биш, 19-р зууны хүмүүс байсан. Түүхэн хүмүүсийн шийдэл маш амархан, тэдний үйлдэл гайхмаар гэнэн шоглон мэд өнөө үеийн бидэнд санагдаж болох боловч тухайн үеийн түүхэн нөхцөл сэтгэлгээг бодолцвол ямар ч тэнийг юм байгаагүй хэрэг. Ингээд Монгол Ардын намын төв хоргоны орлогч дарга бөгөөд хурлын дарга Жаданбаа ерөнхий сайд Цэрэн Доржтой зөвлөлдсөний эцэст Улаанбаатар гэж нийслэл хотоо нэрлэе гэхэд хурлын төлөөлөгчд босож алга ташин баталсан түүхтэй. Эцэст нь 1924 оны 11-р сарын 25-нд 6 бүлэг 50 зүйл бүхий анх дугаар үндсэн хуулийг төлөөлөгчд бүгд гар өргөн баталж, үрээ хашгирч мөн хурлын төлөөлөгчдөөс дуу зохиож дуулсан байна. Уг дунд улаан тугийг мандуулаад, улсын сүрийг бадруулаад, улсын их хурлыг Улаанбаатарт нэвээх гэж дуулсан байдаг юм а. Энэ дунд Улаанбаатар гэдэг үгийг оруулсан байна. Мөн Улаанбаатар хотын нэр анх удаа орсон урлагийн бүтээлч биз. Энэ дууны үгийг анзаарахад ирээрхийн тэмдэглэн авсан Сүхбаатарын зохиолсон гэгддэг Жан Шамбалын орон гэдэг дуутай их адилхан байгаамаа. Хожим энэ дууг монголчууд Улаан туг гэдэг дууны нэрээр мэддэг болсон юм а. Үндсэн хуулийг 11-р сарын 25-ны орой баталсан боловч төлөөлөгчдийн саналаар 11-р сарын 26-ны өглөө олон нийтэд тунхаглан зарлахаар болсон юм. Энэ бэлэгдэл ёсоор 11-р сарын 26-ны өглөө төв талбайд ард иргэдийг цуглуулж үндсэн хуулийг уншиж сонсгосноор улсыг тунхагласан гэж үздэг юм а. Тиймээс 11-р сарын 26-ны баярыг үндсэн хууль баталсан баяр биш, улс тунхагласны баяр гэж нэрлэдэг нь ийм учиртай. Бас олон нийт төдийлөн мэддэггүй нэг үйл явдал болсон нь мөн хуралд зориулан алдарт зураач аялагч Рерих Улаанбаатар нэртэй зураг дурсгасан байдаг. Улсын нийслэлийн нэрийг бэлэгдэж ягтал зурсан өөр юм зураг дэлхий дахинаа бараг л үгүй болов. Хэдийгээр олон хүн нийслэлийн нэрийг шин тогтсон коммунист засаг мөн Коминтерний төлөөлөгч Рисколов санал гаргасантай холбож тайлбарладаг. Бүрээдийн нийслэлийг улаан үд, Туваагийн нийслэлийг мөн л Кизил буюу улаан гэж нэрлсэнтэй холбодог. Гэтэл тухайн үеийн соёл уламжлалтай нэгт холбогдсон өөр нэгэн тайлбар байдгийг өрнийн алдартай эрдэмтний энэ зураг огт өөр утга санааг илэрхийлдгийг анхааран үзэх ёстой болов. Зураач тэр үеийн тогтмол хэвлэлийн нэг Улаанбаатарын мэдээ сонинд хэвлүүлсэн загталтаа орчин цагийн далбаан дор Монголын ард түмэн гэрэлт ирээдүгөө цогцлуулж эрх чөлөөний их морьтон Монголын уудам талаар давхиж байна. Баатарлаг түүхт өнгөрсөн үеэ хоёг дуулга туг мяндраар илэрхийлсэн морьтон хүмүүний гэрэлт ирээдүйг бэлэгдэнэ. Нийгэм журам мэдлэг боловсрал нэгдэх цаг ирнэ. Адуу мал багширна. Богдуулын оройг урд хожид үзээгүй нэлхөвс бүрхэн тал нутаг нэлэн хүйдээ ногоорчээ. Айлгэрт ад жаргалын гэгээ татчээ. Сайхан морьтны дуудлага аянга мэт нэргэлж байна. Аз твийн цэцгэлэн мандалтын үед урлагийн бүтээл номыг хамгийн эрхэм бэлэгт тооцдог байлаа. Азад сайн цаг дахин айс үе. Монгол ард улсын засгийн газарт өргөн барьсан их Улаанбаатар зургийг минь хүлээн авна уу гэж бичсэн байв. Оросын их зураач Николай Константинович Рерихийн бүтээсэн 7000 гаруй зурагт дорнын бас нууцлаг Шамбалын сэдв давмгайлдаг. Ялангуяа тэр үед Рерих төвд хүрэх Шамбалыг эрх хаяндаа гарахаар хүрээнд ирсэн байв. Хүрээний 30 аймгийн нэг нь Монголд Шамбалыг ирж ирсэн өндөр гэгэнийг дагаж ирсэн Энэтхэгийн чулуун хурууд азрын байгуулсан Банддагийн аймаг гэж байсан тухай өмнөх нэвтрүүлэгт дурдсан. Рерих Улаанбаатар хотод жил гарan байж судалгаагаа дуусгаад төвд явах төлөвлөгөөтэй байв. Улаанбаатарт байсан тухайгаа өөрийн Азийн зүрх номдоо тодорхой бичсэн байдаг тул товчлие. Тэр цагт Монгол төвд хоёр улс харилцан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрсөн байв. Тиймээс төвдөд аялах визийг зөвхөн Улаанбаатараас авч болох байсан ба төвд улс Монголоос орох ганцхан хаалгатай, бусад талаараа хаалттай байсан юм. Зураач Улаанбаатарт нөлөөтэйгээ харуулах, төвдийн төлөөлөгчдийн анхаарлыг татах хэрэгтэй байсан ч байж болох. Их Улаанбаатар зураг бурхны домог зүйгээс сэдвлэн зурсан Монгол зургийн арга барилыг санагдуулсан сонирхолтой бүтээл юм. Рерих Монгол зургийн уламжлалаар зургийн төв хэсэгт Морьтон Баатрыг байрлуулжээ.
Энэ нь Монголын үлгэр домгийн баатар биш. Шамблын орны эзэн Догшин Иргэдэн давг буюу Бурхны шашны дүр юм. Зураач зургийнхаа ард талд өөрийн гараар Шамблын Догшин Хүрдэт хаан Иргэдэн давг гэж төвдөр бичиж үлдээсэн байдаг. Тэр Шамблыг хайж байсан. Тиймээс энэ зургаараа Улаанбаатар бол Шамблын орон гэсэн санааг илэрхийлсэн байж болох юм. Номын сахиусууд голдуу 3 мм догшин дүртэй байдаг бол Иргэдэн давг 2 мм амирлангуй дүрслэгддэг цөөн сахиусын нэг үлээ. Гэтэл Рерихийн Иргэдэн давг 3 мм догшин сахиус дүртэй бөгөөд зүүн гартаа дайсны зүрхийг барин идэхийг завдах мэт. Баруун гартаа Хёрд жад өргөн барьсан байдаг. Ээтэн гутал яалтчгүй Эртний Монгол баатрын хуйг дуулга ном саадахтай дүрслэгдэжээ. Шашны бэлгэдэл элдв чимэггүй ердийн бариултай андуур харахгүй Монгол махир сэлэмтэй ба сэлэмний хуйн угалж чимэг бас Монгол хээ угалзтай байдаг. Монголчууд эртний уламжлалт дүрслэх урлагтай болохоор Бурхны шашныг өөр юмсүүлж дүрслэхдээ гаднаас авсан зүйл их цөөн байдаг. Рерих загталтаа зургийнхаа санааг гэрэлт ирээдүйтэй холбосон байдаг. Энэ нь коммунизмыг илэрхийлсэн гэхэд эргэлзээтэй. Тэрээр Улаанбаатар бол Аз Тэвд айлсгүй сайн цагийн эхлэл гэж тодорхойлсон байна. Өдгөө дэлхий дээр амьдардаг хүн бүр нууцлаг Шамблын тухай амьдралдаа ядаж нэг удаа сонссон байх. Шамбал нь оюун ухааны асар өндөр хөгжилтэй амьд урхтын нууцлаг хот гэдгийг дорны соёлтой хүмүүс мэднэ. Олон буддын шашинтай Шамбал энэ гариг дээр оршин тогтногч бүх зүйлийн амьдралын их ундраг дэлхийн төв гэж итгэдэг. Шамбал бол аз жаргалын бэлэг тэмдэг, хүмүүний мөрөөдлийн орон бөгөөд Шамблаас ирсэн номын сахиус Иргэдэн давг бол 9 бүрийн дайсны дарагч шинэ эрен үеийг хамгаалагч, ирээдүйг төлөөлөгч буюу ирээдүйн цагийн бурхан майдартай энэ жацуу гэж үздэг. Улаан өг коммунист ёсонд цус тэмцлийг бэлэгддэг бол Бурхны шашин тэгээр аз жаргал, баяр баясгалан бэлэгддэг. Зурагт дүрсэлсэн хотын нүүрэн талд хоёр талдаа хар сүлд бүхий өргөөний өмнө ардын хурал хуралдаж байгааг дүрсэлжээ. Монголын хар сүлд бол буддистуудын урлагтч нэвтэрсэн дорн дахинд хүчрхэг бэлэгдэл болж ойлгогддог. Төвдийн бүх сүм хийдүүд оройдоо хар сүлдтэй байдаг. Харин цагаан сүлд цагаан өнгө бол хааны бэлэгдэл юм. Өрнөдөд мөн ялгаагүй. Тухайн үед Улаанбаатар нэрийг хүлээн зөвшөөрүүлэх ухуулагч их явагдаж, түүнд энэ зурагч ихээхэн нөлөөтэй байсан гэдэг. Зарим тайлбарт Улаанбаатар бол дайны тэнгэрийн нэр. Улаан жамсрын сахиусыг бэлэгдэж байна гэж байдаг бол зарим ярианд догшин хар сүлд дүрсэлсэн их Улаанбаатар бол Чингис хаан юм. Тиймээс манай нийслэл Чингис хааныг бэлэгдсэн нэртэй юм гэж тайлбарлаж байжээ. Өгүүлэн буй зургийн доод хэсэгт нийслэл хотыг богд уулын ингэрт өндөр жанраас ба бат цагаан өргөө зэрэг онцгой хэдхэн барилга сүм хийдээр төлөөлүүлэн гаргасан байдаг. Зургийн дээд хэсэгт үүлэн дунд маш даврагч бурхныг очир суудалтай харанхуй мөнхгийг тас тавьчихж илд барьсан байдлаар бурхны тэгээр зурсан. Маш дарагчийн хоёр талд тэг ёсоор нар сар байх учиртайч оронд нь жижигхэн таван хошуу зурсан байдаг. Аливаа хот өөрийн сүлдэндээ эвээгч бурхан сахиусыг дүрслэх нь их байдаг л да. Та бүхэн мэдж байгаа бах Москва хотын сүлдэнд лууг жадалчгүй гигэн Георгиг дүрслсэн байдаг. Яг түүн лугаа адил Улаанбаатар хотын нэрийг Иргэдэн давг, Шамблын эзэн, Жамсран, Чингис хаан гэх мэтээр янз бүрээр тайлж уншиж болохоор байна. Ямар боловч энэ нэр тэмч шүүмжлэн хилцээд байх утас эд биш, нөгөө талаар хөндлөн бахархаж явууштай. Хүн бүхэн алийг нь хөндлөдөв түүгээрээ улсынхаа нийслэлийг бодож хөндлөж явах хэрэгтэй юм шиг байна. Бүр ойрхны жишээхэд буддын шашинт Бурятын нийслэл улаан удын сүлд нь Эртний Ромын худалдааны бурхан байх жишээтэй. Иймэрхүү бэлэгдэл олонтой таардаг. Домогт бичснээр Шамбал нэртэй Төв Азийн нэгэн улс 9-р зуунд тэрсүүдийн халдлагын дараа хүний нүдэнд харагдахаан болж зөвхөн цэвэр ариун сэтгэлтэн түүнд хүрэх замыг олж нээдэг болжээ гэдэг. Иргэдэн давг бол тэрсүүдийг дарагч гэсэн алдартай дүрслэгдсэн ч бий. Шамбал гайхалтай домог биш юм. Түүнийг оршин байдгийг батлах маш их судар ном, домог, аман яриа байна. Буддын гэгэрсэн хотготууд Шамблыг хаана угааг мэддэгч хэлдэггүй гэдэг. Тиймээс Шамблыг хайж яваа нууцыг сонирхогч адал явдал хайгч хэн боловч Улаанбаатараар заавал дайрдаг. Хичнээн хүн яг ийм хачин зорилгоор Улаанбаатарт ирдгийг хэнч мэдэхгүй. Харин буддын шашинд Шамбалд хүрэх замыг хэсэгчлэн заадаг. Тухайлбал Шамблаа дайчдын ариун зам сударт өгүүлснээр нууцлаг оронд хүрэх 3 зам байдаг. Рерих Шамблыг төвд болон Алтайн уулсад хайсан. Тэгвэл тэнд хүрэх өөр нэг зам нь Монголын говь цөлд байдаг гэж Осиндовский бичиж шуугилж байна. Шамблын түлхүүр баригчид, чулуу хадгалагчид,
Их хар сүлдний улаач нар нууцлахаар хөлхөн явах боломжтой сорын ганц нутаг Монголын Өмнөд говь болжээ. Монголын тал нутагт өрн зүгээс халдаж байсангүй. Тиймээс лалынхан дарагдсан ямар ч хот Монголд байхгүй. Нэгд лалынхан энд ирээгүй. Хоёрт бидэнд Улаанбаатараас өөр шашны төв болсон хот байсангүй. Хожим ганцхан удаа Оросууд ирсэн. Гэхдээ цэргэлж дайдсангүй. Шамбалд итгэдэг учраас галзуу гэгдсэн бараан өнгөр нь харин дорн зүгээс ирж нэгэн удаа цэвэрлэгээ хийсэн. Ийм нэг орчин үеийн нууцлах хотдоо бид амьдарсаар л. Анхаар үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Нэвтрүүлгийг нийслэлийн засаг даргын тамгын газартаа хамтран хүргэж байгаа билээ.